Сайн байцгаана уу хүмүүстээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Нийгэм судлалын хичээл эхлэхэд бэлэн болсон байна. За бид өнөөдрийнхөө хичээлээр эрх зүй бүлэг сэдвийн хүрээнд хичээлийг судлах болно. За хичээлийнхээ гарчгийг тэмдэглээд аваарай. Үндсэн хуулийн суурь зарчим ба эрх зүйд захирагдах ёсыг судлах нэ. За өнөөдрийнхөө хичээлээр бид нар юуг судлах вэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийг судлан, үндсэн хуулийн суурь зарчмуудыг нэрлэн, за мөн эрх зүйд захирагдах ёсны талаар мэддэг болох нэ. За мөн хичээлээрээ бид нар юу ч чаддаг болох вэ гэхээр үндсэн хуулийн суурь зарчмуудыг тодорхойлон, хуулийг хүндэтгэн сахин биелүүлэхийн ач тус давуу талыг тодорхойлох нь байна. Мөн эрх зүйд захирагдах ёсны тухай жишээгээр тайлбарлан авах нэ. За эхлээд бүгдээрээ нэг эргцүүлэн бодоод үзье хүүхдүүдээ. За дараах текстийг уншаад үзээрэй. За энэ текст маань хаана байдаг хаана ямар агуулга дээр гардаг талаар нэг эргцүүлэн бодорой хүүхдүүдээ. За Монголын ард түмэн бид улсын хаан тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх хэрэгжүүлөө шудраг ёс үндэснийхээ эвнэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс түүх соёлын хооломжлыг нандинан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн мэт. За тэгвэл энэ өгүүлбэрийг бид нар өмнө нь уншиж байсан бах тийм ээ. Энийг бид нар хаанаас уншиж байсан бол та нар нэг бодоод үзээрэй. За тэгвэл үүний учир Монгол улсын цэгцэг даяар олноо зарлан тунхаглаж байна гэсэн мэт. За тэгэхээр энэ өгүүлбэр маань хаана гардаг вэ хүүхдүүд энийг бодоод үзээрэй. Сайн байна. Энэ маань бол үндсэн хууль бах нэ тийм ээ. За тэгэхээр үндсэн хуулинд маань ингэж ард түмэндээ тунхагласан байдаг бах нэ. За тэгвэл багш нэг 3 асуултыг асууя. Бид хуулийн тухай юу мэдэх вэ? За бид энийг 9 дугаар ангиас 8 дугаар ангидаа мөн судалж байсан тийм ээ. За мөн үндсэн хууль гэж яг ямар хуулийг хэлдэг юм бол? За хуулийг даган мөрдөн биелүүлдэг иргэн бид нар мөн үү гэдэг 3 асуултанд өнөөдрийнхөө хичээл хариулт авцгаая. За тэгвэл хууль гэдэг маань яг юу юм бэ гэхээр засаг төрийн дээд эрхийг барих байгууллагаас улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр баталсан албан ёсны дүрм журмыг хууль гэдэг юм байна. За тэгвэл хууль маань өөрөө гол хууль буюу үндсэн хууль, төрөлжсөн хууль буюу салбар хуулиас бүрэлддэг байна. За тэгвэл үндсэн хууль гэдэг маань засаглалын эрх мэдлийг хуваарлах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хууль байна. За тэгвэл үндсэн хуулиас улбаатай салбарлан гарсан хуулиудыг маань төрөлжсөн хууль гэж нэрлэдэг. За өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн бусад хууль тогтоол батлагдсан гардаг байна. Өөр хоорондоо ойролцоо нэг төрлийн нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээг системчилсан ба нэгтгэсэн хууль тогтоомжийн нэгдмэл актыг төрөлжсөн хууль гэж хэлдэг байна. За жишээ нь энд ямар хуулиуд орж болох вэ гэхээр боловсролын тухай хууль, захиргааны тухай хууль, иргэний тухай хууль гэх мэтчлэн олон хуулийг дурдж болох нь. За тэгвэл үндсэн хууль маань ер нь ямар түүхтэй юм бол гэдгийг бүгдээрээ одоо энэ дэлгэцнээс анхааралтай харцгаая. За тэгвэл үндсэн хууль маань ганцхан Монгол улсад байдаггүй гэдгийг хүүхдүүд та бүхэн маань мэднэ тийм ээ. За тэгвэл дэлхийн улс орн маань дэлхийн улс орнууд нь үндсэн хуулиа боловсруулж батлаж ирсэн уламжлалтай бөгөөд анхны бичмэл хуулийг үндсэн хуулийг 1789 онд Америкийн нэгдсэн улсад баталж ирсэн байна. Уг үндсэн хуулийг балтцласнаар зөвхөн хааны гарт төвлөрч байсан эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн тэнцвэртэй харилцан хяналт бүхий төрийн байгууллагуудад хуваарлагдаж байхаар баталгаажуулж өгснөөрөө онцлогтой байна. За тэгвэл Монгол улсад хизээ бид нар үндсэн хуультай болсон юм болов. За тэгвэл Монгол улс маань 8 дугаар эзэн Богд хаан Тэнгэрт хайлсны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст анхны үндсэн хуулийг батлан гаргаж ирсэн байна. Анхны үндсэн хуулиар хаант улсыг хаалж бүгд найрамдах улсыг тунхагласнараа түүхэнд онцлогтой болон тэмдэглэгдсэн байна. За тэгвэл Монгол улсын үндсэн хуулийг түүхэндээ 4 удаа хэлэлцэн баталсан түүхтэй байдаг. За эхнийх нь анх дугаар үндсэн хууль маань 6 бүлэг 50 зүйлтэй. За энд маань Монгол улс 1924 оны 11 сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутанд улсын анх дугаар их хурлын 14-р тогтоолын 1-р зүйлээр бүгд найрамдах Монгол ард улсын анх дугаар үндсэн хуулийг баталсан. Энэ хууль маань хамжлагч ёсыг хаалж бүгд найрамдах засаглалыг тогтоож өгснөөрөө онцлогтой байсан байна.
За тэгвэл хоёр дахь үндсэн хууль маань 12 бүлэг 95 зүйлтэйгээр шинжлэгдэн гарсан байна. За ингэхдээ 1940 оны 6 сарын 30-ны өдөр Улсын их хурлын 8 дугаар их хурлаар батлагдсан байна. За энэ 2 дугаар үндсэн хууль маань социалист замаар хөгжөхөөр болсон онцлогийг илүү тусгаж өгснөөрөө онцлогтой байна. За тэгвэл 3 дугаар үндсэн хууль маань 10 бүлэг 94 зүйлтэйгээр батлагдсан гарч исэн болвол 1960 оны 7 сарын 6-ны өдөр баталсан байна. За энэ хуулиараа социализмын материал техникийн баазыг бүрэн барьж дуусгахаар болсноор тунхаглан шинэ хуулийг баталж исэн байна. За одоогийн бидний хууль буюу шинэ үндсэн хууль гэж ярьдаг 1992 оны хууль маань за 6 бүлэг 70 зүйлтэй тийм ээ. За энэ хуулиар бид нар бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлаар 1992 оны 1 сарын 13-нд баталсан байдаг. За энэ хууль маань нийгмийн харилцааг шинэ тогтолцоонд шилжүүлж хүмүүнлэг иргэний нийгэм байгуулахаар зорж байгаагаар онцлогтой хууль байсан байна. За ингээд эдгээр дөрвөн хууль маань үүсэж хөгжөхдөө өөр ингэсэн онцлогтойгоор хөгжиж эхэлсэн байна. Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцож батлаж байсан түүхтэй байдаг. Мөн үндсэн хуулийг батлах хилцүүлэгт нийт 1.2 сая иргэнийг 75 орчим хувь нь оролцсон гэдэг тоон баримт байдаг байна. Мөн 200 мянга гаруй санал ирүүлж байсан байна. За ингээ ард түмнийхэн саналыг авсны үндсэн дээр шинэ үндсэн хуулийг баталж исэн байна. Тэгвэл шинэ үндсэн хуулийн маань онцлог нь юу байсан бэ гэхээр Монгол улсын шинэ үндсэн хууль нь Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн. За хуулийн заалт бүр нь Монгол улсын нийгэм улс төр засаглалын харилцааны үндсийг тодорхойлж төрийн байгууламж хүний эрх хэрэгжүүлээг баталгаажуулж өгснөөрөө бусад хуулиасаа онцлог давуу талтай байсан байна. За хууль маань өөрөө 6 бүлгээс бүрдэнэ гэсэн тийм ээ. За 1-р бүлэгт маань Монгол улсын бүрэн эрхт байдлын тухай тусгаж өгсөн бол 2-р бүлэгт хүний эрх хэрэгжүүлээг, харин 3-р бүлэгт Монгол улсын төрийн байгууллагын талаар, 4-р бүлэгт нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын талаар тусгаж өгсөн байна. За харин 5-р бүлэгт маань Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн эрх үүргийг тодорхойлж өгсөн бол 6-р бүлэгт нь Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулж өгсөн ийм 6 бүлгээс бүрддэг байна. За хамгийн сүүлд бид нар сая 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан тийм ээ шинэ үндсэн хуулиндаа. За тэрийг мэдж байгаа бах тийм ээ. За тэгвэл үндсэн хуулиа монголчууд юу гэж нэрлэдэг вэ гэхээр эцэг хууль буюу их хууль гэж бас нэрлэдэг байна. Тэгэхээр бүх хуулийн толгой хууль маань үндсэн хууль байна. За тэгвэл үндсэн хууль маань дараах суурь зарчмуудтай байдаг байна. За энийг үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-т зааж өгснөөр ардчилсан ёсны зарчим тулгуурладаг байна. Эрх чөлөө тэгш байдлын зарчим тулгуурладаг юм байна. Шударга ёсны зарчим, хууль дээдлэх зарчим, үндэсний эв нэгдлийг хангах гэсэн 5 суурь зарчмын хүрээнд үндсэн хуулийн маань зарчим оршдог байна. За эрх зүй захирагдах ёс гэж юу хэлдэг талаар бүгдээрээ судалцгаая. За эрх зүй захирагдах ёс нь улс орны төр засгийн газрыг хэн нэгэн хүн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичих болох үндсэн хуулийн дагуу зохицлон бий болгож тэрхүү хууль дүрм журам нь хүн бүрт тэгшүүлж байх явдлыг хэлэх нэ. Өөрөөр хэлэх юм бол ардчилсан үндсэн хууль бүхий эрх зүйд төрийг иргэдэн оролцож бий болгосноороо хэсэг бүлэг хүмүүсийн тогтоосон хуулиар засагладаг өөр бусад төр засгийн хэлбэрүүдээс ялгарч тэгш үйлчилдэг шудраг өр нөлөө бүхий хүний эрхийг дээдлсэн эрх зүй захирагдах ёс бүрэлдэн тогтдог байна. За эндээс үзэх юм бол бид нэр хэн нэгэн хүнээр ганцхан хүнээр удирдуулах биш бүх нийтэд хамааралтай хуулийг батлан гаргаснараа тэдгээр хуульдаа захирагдж байгаа үйл явц маань эрх зүй захирагдах ёс байна. За тэгвэл эрх зүй захирагдах ёс маань дараах түгээмэл 4 зарчимтай байдаг байна. За нэгдүгээр зарчим маань засгийн газар, төрийн албаны байгууллагууд, хувь хүн, хувийн хвшлийн байгууллагууд бүгд адилхан хуулийн доор хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлэх юм бол хин ямар ч байгууллага байсан эрх зүйд захирагдана гэсэн үг байна. За хоёр дахь маань
Хууль нь хэн бүхэнд ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй, хэвтлэн нийтлэгдсэн, доктортой үйлчилдэг байхаас гадна шударга дэгш үйлчилдэг, хувь хүний аюулгүй байдал хувийн өмчтэй байх зэрэг тухайлсан гол цөм болсон суурь хүний эрхүүдийг хамгаалах ёстой гэдэг байна. За 3 дахь маань хууль хүчин төгөлдөр болох хэрэгжих үйлчлэх үйл явц нь хүртээмжтэй, шулрах, үр дүнтэй байх ёстой байна. За харин 4 дахь зарчим маань шүүхийн байгууллагын чадварлаг, ёс зүйтэй, хараат бус байхаас гадна шүүгч, өмгөөлөгч зэрэг хууль зүйн тусалцаа үзүүлдэг мэрэгчлэнүүд нь тухайн газрын иргэдийн дунд хүрэлцэхүйц тоо хэмжээтэй байх ёстой гэсэн 4 түгээмэл зарчмын хүрээнд эрх зүйд захирагдах ёс маань оршдог байна. За тэгвэл өнөөдөр бид өнөөдрийнхөө хичээлээр үндсэн хуулийн суурь зарчмын талаар судлаад мөн эрх зүйд захирагдах ёсны талаар судлаа. За тэгвэл өнөөдрийн хичээлээ бүгдээрээ дүгнээд үзэх юм бол альва хууль дүрм журам бол түүнийг тогтоож байгаа байгууллага албан тушаалтны хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Өөрөөр хэлэх юм бол дүрм журмыг ямар нэгэн албан тушаалтан гаргадаг байна. Тэгвэл эдгээр баримт бичгүүдийг дүнслэн үндсэн хууль болон бусад хуулиар эрх олгосон аль нэг байгууллагаас гаргадаг байна. За тэгвэл ийхүү гаргахдаа шууд удирдлага болгох эргэцэн үндсэн зарчмуудыг тулгуурладаг гэдэг ойлголтыг өнөөдрийн хичээлээр судалсан байна. За тэгвэл өнөөдрийнхөө хичээлээр бид үндсэн хуулийн суурь 5 зарчим, эрх зүйд захирагдах ёсны 4 зарчмын талаар мэдсэн тийм ээ. За дээрх зарчмуудыг баримжаалсан хууль тогтоомж дүрм журам эрх зүйд захирагдах ёсыг удирдлага болгосон гэсэн үг байна. Үүнийг бид хууль дүрм журам тавигдах шаардлага гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол альва хууль дүрм маань эдгээр зарчим буюу эрх зүйд захирагдах ёсонд үндэслэн салбар эрх зүйн хууль болон бусад хуулиуд батлагдсан гардаг байна. За хүүхдүүдээ өнөөдрийнхөө хичээлээр дараах даалгаврыг нэмэлтээр уншиж судлаарай. Үндсэн хуулиа 1-р уншаарай. Мөн бид яагаад эрх зүйд захирагдах ёстой вэ гэдэг сэдвийн хүрээнд эссе бичээрэй хүүхдүүдээ. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.